За, сайн байцгаана уу та бүхэнд шинэ оны минь төргий. За, үхрийн ордныхны 26 оны ерөнхий төлөв байдлыг танилцуулахад бэлтжиглээ. За, тэгээд 25 оны туршид бидтэй хамт байж хийж байгаа энэ өчүүхэн подкастын маань сонсож, санал бодлоо хэлж, комент бичиж хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд 26 оны туршид бол бас үргэлжлүүлээд хамт байх байхаа гэж найдаж байна. За энэ удаагийн астрологийн төлөв байдал маань болвол ерөнхийдөө 26 оны туршид ямар гариг ирхэсүүд хөдөлгөөнд орж тэр нь таны ямар хэдгээр гэрүүдэд дийг дайрч хэдгээр гэрүүдийн үйл явдлыг чинь илүү онцлох вэ? Ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг энд товчхон ярих гад ингээд бэлтжиж байгаа юм. За энэ турхаа бол энэ одоо 26 оны төлөв байдал бол зөвхөн одоо нарны ордоор бус төдийгүй мандах орд бас сарны орд чинь үхрт байрладаг бол бас давхар сонсоорой гэж зөвлөх байна. За тэгээд мандах орд сарны ордоо мэддэг хүмүүст бол аль алийг нь ерөн сонсоод явчихнаа гэсэн үг шүү. За, ерөнхий төлөв байдлын тухайтад бол үхрийн ордны сүүлийн 7-8 жилийн туршид үргэлжилж байгаа хувийн одоо шинжлэлийн үе нэгэн үе шатыг дуусгаад одоо ололт ажилдаа батгах гэр бүл болоод санхүүгийн тогтвортой байдалтай анхаарах ийм үедээ шилжиж байгаа ийм шилжилтийн үе гэж байна. За эндээс голлох гараг ирхэсүүдийнх нь нөлөөг яриад явчихъя. За хамгийн түрүүнд бол мэдээж Сатурн буюу санчир гараг. Далайн гараг 2 таны 11-ээс 12 дугаар гэрт байрлаж шилжилт хөдөлгөөнөө одоо хийх гэж байна. За Сатурн гараг буюу санчир гараг бол 1 сарын 26-нд шилжиж байгаа бол таны 12 дугаар гэр гэдэг одоо хоньны ордонд шилжиж байгаа шүү дээ. Хоньны орд гэхээр таны 12 дугаар гэр гэж байж таарч байна тий. За тэгвэл далайн гараг болохоор 2 сарын гэхээр бас хоньны ордонд орж иж байгаа. За энэ хоёр гарагийн нэгдэл гэдэг нь 12 дугаар гэрээ чинь ямар асуудлыг хөндөх вэ гэхээр 12 дугаар гэр гэдэг бол ерөнхийдөө та тийм өөрийн гэсэн орон зайг бий болгох тийм бусдаас жоох юм тусгаарлагдмал өөрийгөө олох далд нууц ертөнц одоо тэр далд ухамсарын талаарх тэр нэгэн мэдлэг тэр нэг одоо сэдвийг илүү сонирхож тэр зүг рүү илүү анхаарлаа хандуулна гэж жинхэнэ гол утга нь бол юу гэхээр хамгийн одоо дотгошоо чиглэж өөрийгөө одоо жишээлбэл олох үзэл бодлоо жинхэнэ одоо аль итгэл үнэмшил танд илүү ойр илүү одоо үнэмшилтэй санагдаж байгаа тэр бүхнийг одоо гүнзгийрүүлэх хайх иймэрхүү эрен үе гэх нь одоо хаашаа иймэрхүү үе танд ирж яана л да. Тэгэхээр өөр илүү одоо чимээгүй дотгошооноо хандсан тийм хандлага танд одоо илүү дамгаална гэсэн үг. Энэ танд илүү ач тусаа өгнө гэсэн үг. За тэгээд 2 сарын 20-нд эдгээр гаригууд хоньны ордонд Тиграц нэгднэ гэж байгаа. Энэ нь бол хоньны ордонд Тиграц гэдэг чинь таны 12 дугаар гэр юм байна л да. Тэгэхээр энэ бол магадгүй одоо урд жилүүд урт удаан хугацаанд танд одоо тийм жоохон тийм айдастай санагдчихсан. Хуучин итгэл үнэмшлэлээсээ одоо ингээд салж чаддаггүй ч гэдэг юм уу. Тэндээс одоо жишээлбэл ямар нэгэн тийм одоо урам зориг авахгүй байгаа мөртлөө тэрийг одоо жишээлбэл дагах ёстой гэж одоо нэг тийм автоматар бодоод идэг байсан ч юм уу тиймэрхүү зүйлээс одоо ингээд салж эхэлж байгаа юм байна. Сэтгэл зүйн хувьд өөр их цэвэрлэг хийж байгаа гэсэн үг гинэ. Тэгэхээр ингээд бол бусдаас тусгаарлагдаж нэг жоохон ганцаараа байх, бясалгал хийх. Ерөнхийдөө сэтгэл зүйн одоо дотоод чимээгүй байдал гэдэг чинь сэтгэл зүйн засал хийх. Ийм үед маш их тохиромжтой үе гэж ингэж хэлж байна. За энэ бол
Ингэснээр бол та яаж ийн гэхээр одоо тийм ирээдүйн маш том тийм бэлтгэлийг хангаж ийн юм л та. Шинэ үеийн бэлтгэл хангаж байгаа юм гэж хэлж байна. За мод ганцаараа ажиллах, бясалгал хийх энэ нь бол танд бас нэлээд тийм цаг энтерт бол та цаг зарцуулах хэрэгтэй болох байх гэж байна. Тэгж чадах юм бол танд илүү одоо өөрийгөө нээх, өөрийгөө олох, сэтгэл үнэмшлээ баталгаажуулах, үзэл одоо санаа гэх юм уу? Шинцээг үзэх үзэл энтерт чинь маш том шинжилэл явагдах ийм үе. Гэхдээ энэ бол ирээдүйн эхлэлийн өмнөх нам гүмхэн дотоод руугаа чиглэсэн үе гэж ингэж хэлж байгаа. За энэ бол Нептун гэдэг бол далааван гэдэг Нептун буюу далааван гэдэг гариг бол нэлээд тийм хөөсөл, мөрөөдөл, зүйн совин гэлээ илэрхийлдэг. Төсөөллийг илэрхийлдэг. Та жишээлбэл ирээдүйд та хаана байна гэж бодож байгаа, хэн болно гэж бодож байгаа. Тэр бүхнийг одоо та төсөөлж бясалгахад одоо их сайн үеч байдаг юм уу? Нэг юмрхүү. Ерөнхийдөө Нептун гариг буюу далааван гариг бол мөрөөдөл, итгэл үнэмшил, за тэгээд дээрэс нь зүйн сонгоос маш сайн үе. Зүйн сонгоорч болно гэсэн. Хэрвээ та илүү бясалгаад, илүү дотгошоо хандаад байж чадах юм бол. За эхний 2 гаригийн нөлөө бол нэг юмрхүү. За энэ бол 1-2 дугаар сард болох үйл явдал шүү. За дараагийнх бол уран гариг. Уран буюу Тэнгэрийн ван гариг. За Тэнгэрийн ван гариг таны 1-р гэрт үхрийн ордонд байсан одоо 2-р гэрлэв шилжиж байна. За 2-р гэр гэдэг бол мөнгө санхүүг илэрхийлдэг. Таны өөрийн чиг хөдөлмөрлөж олдог мөнгө. За тэгэхээр 4 сард бол энэ шилжилт болно. 7 жилийн туршид өнгөрсөн 7 жилийн туршид таны гэрт байсан байна. За одоо эхрийн ордонд шилжиж байгаа учраас энэ таны 2-р гэрлэв шилжиж байгаа юм. За тэгэхээр энэ 2-р гэрт шилжснээр бол та яах вэ гэхээр мөнгө олох арга барил чинь бол үндсээрээ өөрчлөгдөн гинэ. Магадгүй одоо та шинэ техник технологийн дэвшлийг ашиглаж мөнгө олдог болдог ч юм уу те. За эсвэл одоо фриланс гэдэг штэ. Өөрөө жишээлбэл ийм чөлөөт уран бүтээлч чөлөөтэй байдлаар одоо аль нэгэн байгууллагаас хамаатай биш та эрх чөлөөтэйгээр ажиллана. Гэхдээ энэ нь танд цоошин салбарт өөрөө хүч үзэх ийм магадлалтай гэнэ л дээ. За энэ нь магадгүй танд тогтмол орлого гэхээс илүү гинтийн тийм аятай таатай мөнгө олох боломжуудыг санал болгож магадгүй гэсэн байна. За яагадгүй уран буюу Тэнгэрийн ван гэдэг бол дандаа гинтийн аянга цахилгаан мэт тийм гинтийн өөрчлөлт, гинтийн хувьсал, гинтийн одоо тийм аз завшаан тийм зүйлүүдийг илэрхийлээд идэх юм л та. За ингээд гинтийн боломж гарч ирж байгаа ч гэсэн тэнд та бас маш болгоомжтой санхүүгийн хувьд бол нэлээд сахилга баттай байх хэрэгтэй гэж хэлж байна. Жишээлбэл гинт их олдсон мөнгө чинь гинт тэр одоо сахилга бат санхүүгийн сахилга бат гэх юм уу санхүүгийн тийм боловсрал одоо тэртээ бас холбогдох гэдэг юм л да. Жишээлбэл хөрөнгө оруулалтыг одоо маш тийм болгоомжтой бодолтой хийхгүй бол бас аян сахилгаан бит ингэж гинтийн өөрчлөлтийг амладаг Тэнгэрийн ван гариг бол бас алдагдлыгч бас тийм үт хаалгаж бас нээж өгч магадгүй юм байна. Тийм болохоор сахилга бас чухал шүү гэсэн иймэрхүү нэг сануулгуудыг өгöd байгаа юм байна. За ингээд Тэнгэрийн ван гаригийн нөлөө үлээ. Дараагийнх нь бол юу вэ гэхээр Бархас гариг. За Бархас гариг бол таны 3-р гэрээс одоо 4-р гэрлөв шилжиж байгаа юм байна. За оны эхний хувьд бол оны эхний сард бол холбоо харилцаа 3-р гэрийн үйл явдал нэлээд одоо өвчтэй хэвээрээ байна. Энэ яхав гэхээр одоо харилцаа холбоо 3-р гэр харилцаа холбоо гэдэг бол ерөөхдөө нийгэмтэй харилцдаг тэр холбоо харилцаа дээрээс нь өдөр тутамд харилцдаг жишээ хөршийн ч юм уу те
тийм хүмүүсийн харилцаа, ажлынхны харилцаа энэ гэсэн иймэрхүү харилцаа бас нэг богино хэмжээний сургалт, аялал энтрийг бас 3 дугаар гэр илэрхийлээд байдаг. За энэ зүйлд Бархасууд дарга эхний хагаст 26 оны эхний хагас энэ зүйлд илүү анхаарах бол 26 оны 6 сарын 30-наас эхлээд 4-р гэрлөө шилжиж байгаа юм. За 4-р гэр гэхээр бол таны үйл хөдлөх хөрөнгө болоод таны эцэг эхийн гэр орон. Тэрнтэй холбоотой асуудлууд танд өрнө л гэсэн үг. Өөрөөр хэлбэл орон гэрийн асуудал, өсөлт, дэвшил, баяр баясгалан хөгжил, дэвшлийг амлаж байна гэсэн үг. За энэ бол ер нь сүүлийн 12 жилийн туршид тохиож байгаагүй тийм гэр бүлийн өсөлт, хөгжлийн аз жаргалын үе гэж хэлсэн байна. Сүүлийн 12 жил. Яагаад гэвэл энэ Бархасууд гариг бол ингээд зодиакийн 12 ордыг тойрох явцад бол бүтэн нэг ордод 1 жил болоод явдаг гэдэг утгаараа бодвол дахиад 12 жилийг 4-р гэрт бол 12 дугаар 12 жилийн дараа л ярина гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн хөгжлийн тухайтад бол сүүлийн 12 жил байгаагүй тийм азтай завшаантай үе тохионо гэж. За энэ яаж явах вэ гэхээр байшингаас засварлах, шинэ үйл хөдлөх, хөрөнгө худалдаж авах. Эсвэл магадгүй гэр бүлийн гишүүн нэмэгдэх, хүүхэд төрөх, эсвэл гэрлэгч байдаг юм. Иймэрхүү таатай үйл явдлууд явна гэж. Эцэг эхтэйгийн харилцаа бол илүү дулаан, дотн, хин хинтэй дэмжлэгтэй юм байх болно гэж. За 26 оны гарын эрхсийн төлөөний тухайтад бол бас нэгэн чухал тэмдэглэх үйл явдал бол нар сарны хэртэлтийн үе. За хэртэлтийн үе бол 26 оны эхний хэртэлт бол 2 сарын 17-нд нар хэртэн, 3 сарын 3-нд сар хэртэн. За энэ сар нарны хэртэлтүүд бол хоорондоо дандаа 14 хоногийн хугацаатай байдаг. За тэгэхээр энэ хэртэлтийн хоорондох хугацааг бол коридор үе гэж хэлдэг. За энэ үед бол тэр хэртэлт таны хэдвэр гэрт болж байна вэ гэдгээс шалтгаалаад тухайн гэрүүдийн үйл явдал бол нэлийн онцгой анхаарал татдаг. Онцгой боломжтой байхыг сануулдаг. За энэ боломжтой байна гэдэг нь бол дандаа муу юм болно гэсэн үг биш. Мэдээж гинтийн шийдвэрүүд гарах, гинтийн сюрприз барьсан сонин үйл явдлууд сайн ч байж болно, муу ч байж болно. Тэр үед нөхцөл байдал ямар хөө градустай байгаасаа тэр үед нь ямар гариг гэрхээс бас таатай нөлөөтэй байрлалд байна уугүй юу гэдгээс шалтгаалдаг л да. Тэгэхээр таны бол 10 дугаар гэр, 5 дугаар гэр хоёрын энэ тэнхлэх дээр явагдах юм байна. За тэгэхээр 10 дугаар гэр бол ажил, төрөл, карьер, нийгмийн байр суурийг илэрхийлдэг. Тэгэхээр карьерийн хувьд бол маш том шийдвэр гаргах үе ирдэг ч юм уу. Ажлын байр өөрчлөх болдог ч юм уу. Албан тушаал өөрчлөх юм боломж гарч магадгүй гэж байна. За 2 сараас 3 сарын хооронд шүү. За дараагийнх нь бол 5 дугаар гэр гэдэг бол хүүхэд бас хобби, таны дуртай хийдэг ажил. Хүүхэдтэй холбоотой чухал үйл явдал болдог юм уу? Эсвэл таны бүтээлч тэр төслүүд бол олонд танигддаг. Олонний анхаарлын төвд орж ирдэг. Тэндээс та таашаал авдаг амжилт болох юм магадaltaй байж болох юм аа. За дараагийн нэг онцлог гариг бол сугар гариг. За сугар гариг бол үхрийн ордны удирдагч гариг юм байна. За тэгэхээр энэ сугар гаригийн ухрах хөдөлгөөн бол 10 сард болно. 10-аас 11 сард сугар гаригийн ухрах хөдөлгөөн болно гэдэг. За энэ бол таны 7 дугаар гэрээс 6 дугаар гэрлөө ингээд ухрах хөдөлгөөн гэж шилжилтийн үед хийх юм байна. За таны ивэгч гариг сугар учраас за энд бол 7 дугаар гэр гэхээр гэрлэлт, түншийн харилцаа. Тэрт ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас тэр харилцаануудаа дүгнэлт хийнэ л гэж байна. Хучин хамтрагч эргэж ирж болно. Эсвэл одоогийн харилцаанд зарим нэгэн үйл ойлголцол байсан бол тэрний ил гарч тэрийг засах шаардлагатай болж магадгүй гэж. За яг энэ үед бол шинээр гэрлэх эсвэл бизнесийн маш том тийм гэрээ-мэрээ энэ гарыг өсгөх сурахаас бол түр хойштой барай гэж. Яг бол энэ сугар гаригийн ретро хөдөлгөөн 10-аас 11-р сар. Ретро хөдөлгөөн гэдэг бол дандаа өмнө хийсэн алхмуудыг эргэж харах, засах, сайжруулах ийм онцгой чухал нөлөөтэй байдаг. За хамгийн сүүлчийн нэг чухал гариг бол ангараг гариг. Ангараг гариг бол таны 4-р гэрт бас л ухрах хөдөлгөөний нөлөө. Гэхдээ оны сүүлчээр
За тэгэхээр 4 удаах цагаар бол байрлана. Ретро сүлэр нь бол 4-5 дугаар гэрийн хооронд бол ингэж дамжиж илэрнэ гэж байгаа. Тэгэхээр энд бол гэрт тань бол нэлээд их өөрчлөлт хөдөлгөөн болно. Идэвхтэй үл одоо тийм өөрчлөлтүүд өрнөд гэнэ л дээ. За яг тэгээд бас ретро үе учраас тэр бол бас нэлээд тийм идэвхтэй за гал махбодтой ангараг гарагийн нөлөөгөөр бол бас тийм жоохон зөрчил тэмцэл бас хорцлох тийм магадaltaй байдаг учраас аль болохоор харилцаандаа нэлээд төвчээртэй байхыг зөвлөж байна. За нөхөрөөд Өхрийн ордныхны 26 оны төлөв байдлыг танилцууллаа. Та бүхэн энэ хүртэл хамт байсанд баярлалаа. 26 оны турш хамт байсан шигээ цаашдаа энэ одоо подкастын маань бусдад шеэрлэж, бусдад хуваалцаж бас коммент бичиж хамт байгаарай. Мэдээж лайк, шеэр, сабскрайб хийж дэмжээрэй гэж хүсэж байна. Дараа уулзъя. Баяр таа.